Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За шинжлэх ухааны технологийн их сургууль, геологи уул уурхайн сургуулийн эрс боловсруулалт инженерчлэлийн салбарын эрхлэх зам билэг байна. За ингээд та бүхэнд манай салбар дээр явуулж байгаа сургуулийн хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулгыг хүргье. За манай салбар дээр ашигт малтмалын баяжуулалтын технологи хөтөлбөр, уул уурхайн машин тоноодох хөрөмж хөтөлбөр, уул уурхайн цахилгаан тоноодох хөрөмж ашиглалт хөтөлбөр, за хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөр гэсэн ийм дөрвөн хөтөлбөрөөр сургалт явуулж мэргэжилтэй инженеруудыг бэлтгэж байна. За юуны дөрөнд ашигт малтмалын баяжуулалтын технологи хөтөлбөрийн талаар товч та бүхэнд ойлголт өгье. За газрын хэвлэлд байгаа эрдэс баялагийг үнэт бүтээгдэхүүн болгохын тулд хөр шороонд агуулгадж, чулуунд агуулгадж байгаа тэр ашигтай эрдэс үнэт металлуудын агуулгыг дээшлүүлэн бүтээгдэхүүн болгон гаргаж ирэх шаардлагатай байдаг. Тэгэхээр тэр ашигтай бүтээгдэхүүнийг агуулсан хөдөр чулуулгаас ашигт эрдэсүүдийг ялгах агуулгыг нь хэдэн 10-аас хэдэн 100 дахин дээшлүүлэн баяжмал болон эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж дараагийн үйлдвэрлэлийн дүүхийдийг бэлтгэдэг. Химийн болон физикийн гэх мэт олон талд шинжлэх ухаануудыг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ гол ашигт малтмалын баяжуулалтын үйлдвэрүүд дээр гол инженерүүд болж үйл ажиллагаанд хариуцдаг, технологиг зохиодог. Энэ үйл ажиллагаа явуулдаг инженерүүд ерөнхийдөө ашигт малтмалын баяжуулалтын технологи инженерийг авч үздэг. Тэгэхээр энэ хөтөлбөрийн дагуу биднээс ашигт малтмалын баяжуулалтын технологи гэсэн инженерүүдийг бэлтгэж уул уурхайн салбарт өргөн бүрэлдэхүүнээр ажиллах хүчийг бэлтгэж байна. Үүний дараагаар уул уурхайн машин тоноодох хөрөмж гэсэн хөтөлбөрөөр биднээс бас инженерүүдийг бэлтгэж байна. Уул уурхайн машин тоноодох хөрөмж гэдэг хөтөлбөр маань ямар учиртай вэ гэхээр уул уурхайд хэрэглэгдэж байгаа тоноодох хөрөмжүүд бүгдээрээ өөрийн онцлогтой. Жишээ нь ил уурхайд бол их өндөр хүчин чадлын том үнэтэй техникүүд ашиглагдаж байдаг. Далд уурхайн ашиглагдаж байгаа бас таны тоноодох хөрөмжүүд хамаарна. Үүний зэрэгцээгээр баяжуулах үйлдвэрт бас маш олон төрлийн техник тоноодох хөрөмжүүд ашиглагдаж байдаг. Эдгээр тоноодох хөрөмжүүдийг ашиглах, засварлах, засвар үйлчлэгийг төлөвлөх, эдгээрийн хүчин чадлыг тооцох гэх мэт инженерийн үйл ажиллагааг явуулахын тулд яхаа аргагүй уул уурхайн машин тоноодох хөрөмж мэргэжлийн инженерүүд шаардлагатай байдаг. Уул уурхайн үйлдвэрлэл өөрөөсөө их том хөрөнгө оруулалттай. Тэгэхээр энэ том хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд тоноодох хөрөмжүүд зогсолтгүй, эвдрэлгүй байнга ажиллаж байж эдийн засгийн өвөөжийг бий болгодог. Тэгэхээр эдгээр хүнд тоноодох хөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, ашиглалтын горимыг зөв зохистой өдөртөн зохион байгуулах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдүүлэх ийм чухал үүрэгтэй мэргэжилтнүүд бол уул уурхайн машин тоноодох хөрөмжийн инженерүүд юм аа. Дараагаар нь бид бүхэн уул уурхайн цахилгаан тоноодох хөрөмжийн ашиглалт гэдэг хөтөлбөрийн дагуу инженерүүдийг бэлтгэж уул уурхайн үйлдвэрлэлд ингэж ажиллах боловсон хүчнийг нийлүүлж байгаа. Тэгэхээр уул уурхайн цахилгаан тоноодох хөрөмжийн ашиглалт гэдэг мэргэжлийн онцлог нь бас юу вэ гэж аваад үзэхлээр уул уурхайд хэрэглэгдэж байгаа цахилгаан экскаватороос ихшүүлээд томоохон энэ өндөр хүчин чадлын тоноодох хөрөмжүүд бол өндөр хүчлээр ажилладаг. Өндөр хүчлээр ажиллаж байгаа учраас эдгээрийг технологи болон харьцаж ажиллах инженерүүдэд бас цахилгааны тусгай мэдлэг, тэгээ уулын үйлдвэрийн технологиуд, процессуудыг ойлгодог ийм шаардлага бол тавигддаг. Дараагаар нь баяжуулах үйлдвэрт ашиглагдаж байгаа тоноодох хөрөмжүүд бол бүгд цахилгаанаар ажиллаж байдаг. Эдгээрийг цахилгаан хангамж систем, дээрээс нь үйлдвэрийн автоматжуулалт гэдэг их олон талыг хамруулсан инженерүүд үйл ажиллагаа өдөртөж зохион байгуулах, уулын үйлдвэрийн технологийн тасралтгүй найдвартай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэйгээр ингэж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр манай салбар дээр уул уурхайн цахилгаан тоноодох хөрөмжийн ашиглалт гэсэн хөтөлбөрөөр инженерүүдийг бас ишүүлэн бэлтгэж гаргаж байгаа. Мөн ч гэсэн Монголын энэ уулын үйлдвэрүүдэд бас манай төгсөгчд олонтойгоор ажиллаж байгаа. Дөрөвдүгээрт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэсэн хөтөлбөрөөр биднээс
энэ удаад бакалаврын түвшний сургалтыг явуулахаар шинээр одоо эсэлт авахаар ингээд төлөвлөгдөд ажиллаж байна. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ах уу гэдэг нь бол яг бакалаврын түвшний сургалт явуулж байгаа хувьд бол одоо анхдагч нь болж байна гэж манай салбарыг бас авч үзэж болно. За тэгэхээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ах уу гэдэг зүйл маань үйлдвэр дээр ялангуяа энэ хүнд үйлдвэрүүд дээр маш чухал яригддаг. За хүнд үйлдвэрт бол одоо ерөнхийдөө ажлын эрс хүндрэлтэй нөхцлүүд бий болдог. За инженерийн болон технологийн бас олон талын шийдлүүд байдаг. За үйлдвэрийн технологи дээр гарч байгаа асуудлуудыг, проблемуудыг, эсвэл нөхцөл байдлыг ойлгож мэдэрдэг ийм инженерийн суур мэдлэгтэй ийм хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг биднээс одоо бэлтгэхээр зорин ажиллаж байна. За тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал хүн гэдэг маань эхлээд аюулгүй хөдөлмөрлөх ёстой. За тэгээд хүн бас эрүүл байх ёстой. Мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэг тусахгүй байх ёстой. Тэгэхээр энэ бүхнийг тооцоолохын тулд орчны хөдөлмөрийн эрсдлийг зөв хийдэг байх ёстой. Тэгэхээр эрсдлийг зөв хийх чадвартай. За тэгээд шинэ болон өөрчлөгдөж байгаа технологийн үйлдвэрийн гэх мэт нөхцлүүдэд дасан зогтож ойлгож эрсдлийг үнэлэх чадвартай. За тэгээд цаашлаад энэ маань уул уурхайн үйлдвэрлэл дээр аюулгүй ажиллагааг одоо бүрэн авч явах, удирдах. За хамгийн гол одоо үнэт зүйл бол ажилтан өөрөө байдаг. Тэгэхээр энэ уул уурхайн үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнуудыг эрүүл одоо ингээд ажил үргээ гүйцэтгэх гол нөхцөлийг хангаж ажиллах. За ийм үүрэгтэй мэргэжилтнүүд бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерүүд болж бэлтгэгдэх юм аа. За ингээд манай эрс боловсрол инженерийн салбар дээр сургалт явуулж байгаа хөтөлбөрүүдийг та бүхэн тавьсан танилцууллаа. Тэгэхээр та бүхэн одоо дээрх дурдсан хөтөлбөрүүдээр элцэж манай одоо сургууль суралцаарай.